За guys, тэгэхээр өнөөдөр бол маш том өөрчлөлт хийх өдөр. Өнөөдөр бол маш том өөрчлөлт хийх өдөр. Тэгээд өнөөдөр хэдүүл үсээ засуулах болно. Тэгээд одоо хичээл сургууль орж байгаа учраас тэгээд үсээ өөрчлөх санаатай байна. Тэгээд гол нь яаж засуулах гэдгийг ерөөсөө сайн мэдэхгүй байна. Тэгээд очиж байгаа тэгээд энэ дээрээ тэгээд буржуулагдсан уу, жижигхан болгоод цайруулдагсан уу мэдэхгүй. Яаж ч энэ хэсгийн зам нь хаалттай тийм алхаас өөр арга гал. Би сая таксин суусангүй юу. Тэгсэн чинь намайг тэдийг хажууд буулгаснаа. Би хууч явахгүй гэснэ. Тэг одоо л хэлж дээ амар тэнэг. Чон сон таксин. Энэ манай дархны таксин ямар сонирхолтой юм. Тийш хорон давтдаг. Яа. Арай гэж нэг юм. Нөө ихтэй би арай л амар бүлцээчжээ. За хичээлэх юм надад сонлуулаад явж байна. Бид нэг 25 мөнгөсөн зав. Би бүр баахан тодруулагч. Тэгээд лабобота үзэг аваад тэгээд 7 ширэг 24 хуцтай дэвтэр авсан. Тэгээд ягаад 24 хуцтай дэвтрийг авч яваагаа вэ гэвэл би оюутан учраас нэг их юм бичиж тэмдэглэхгүй. Дээрээс нь мэрэгжлийн хичээлүүд орж байгаа учраас ерхий эрдэм барахгүй. Ерхий эрдэм орсон бол би 96 хуцтай дэвтэр авах гэсэн. Би яаж бүлцэн харагдаад тоглохоор амар хэцүү байна. Одоо минийсээ орж нэг цүнхний юм хард. Дээрээс нь яаж бүрхэн гоо чихмэлж магадгүй. За. За тэгэхээр орой болсон байна. Тэгээд Dabbuгийн Яа бисаа солонгос үд ярьлаа шүү дээ. Дархны United Arena дээр ажиллаа ингээд өгчихсэн явж байна. Надад ажиллах орчин их таалагдсан. Ямар гоё товч зурхтай дээрээс нь яг гоё тарцсан гэх юм. Өдөрслөө дагалдан дээр гарч ийн тэгээд өнөөдөр өдөрслөө дагалдаад энэ програм аюутарчлаа гэж сурч байгаа шүү гэдэг баг зэрэг сурч байгаа. Тиймэрхүү л юм да тэгээд би ч амар бүлцгээр харагдаад байна. Яаж ч энэ бас нэг шинэ бодог гарчиж амар ядаргаад. Нэг тиймэрхүү байна да. Тэгээ сая. Тэцэн өдөрслөө тиймэрхүү. Нэг юмрхөө ингэ сууж байна. Энэ доор усан мэсэн байгаа. Тэгээ дээрээс нийшээ ингэж амар гоё харагддаг. Тамаараа. Тарчсан. Залуучуудад юм байна. Билээ олох тикет. Билээ сууж байна. Сиртэн 10,000 юм байна. Сэрбүүг нь авч. Сууж байна. Харагдчихвээ. Өөрөөр хэлбэл ячт манай гэртээ орох дээрээс ингээ тараад яхад идэх юмтай болохоор бас гоё.